Сайн байцгаана уу сонсогчдоо, кино шиг амьдрал подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ее! За өнөөдрийн дугаарт сонсогчдоос ирсэн цагтлуудыг та бүхэндээ хүргэх болно. Нэмж хэлэхэд зарим нэгэн цагтлуудыг би өөрийн мэдлэр жаахан өөрчилждөг байгаа. Учир нь манай сонсогчдод газар орны байршил, овог нэр нас хүүс зэрэг маш тодорхой бичсэн байдаг болохоор хин нэгэн бас сонсоод тэр хүнийг таньчих юм болов гэдэг үднээс загтал бичсэн сонсогч өмөрч өөрчилдөг байгаа шүү гэдгээ бас хэлмээр байна. Ингээд эхний загтлыг сонсогчоос ирсэн загтлаар эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 17 настай Ахлай хангийн сурагч л та. Миний бичиг загтал бол эцэг эхчүүдийн шийдвэрээс болж хүүхэд бидний амьдрал яаж иргэдэг талаар бичих гэж байна. Намайг 6 настай байхад ээж аав хоёр минь салж байсан юм. Тэр үед би дээрээ нэг эгчтэй, доороо нэг дүүтэй айлын дунд охин байсан. Миний санаж байгаагаар манай гэр нэг л тийм хүүтэн уур амьсгалтай байсан. Аав согт хоёр нь ээжийг зодно. Тэгэх болгонд эгч дүү хоёр хаашаа ч юм бүүмэд магадгүй гадаа зогсдог байсан байх. Гараад явцдаг байсан. Би аав ээжигээ зодтолдох болгонд орон доороо ороод уйлж хөвддөг байснаа тодоос тод санаж байна. 2015 онд эцэг их маань албан ёсоор салж би ээжтэйгээ дүү эгч хоёр маань аав дээр амьдрах болсон юм. Шүүх хурал болоход хин нэг надтай ганцаарчилж ярьж байсан. Игчийн дүү ээжтэйг амьдрууаар байна уу? Аавтайгаа хамт амьдрмаар байна уу гэж асууж байсан. Би ээж эмээ хоёрын зааж өгсөн үгээр нь ээжтэйгээ баймаар байна. Аав ээжиг минь дандаа зоддог гэдэл. Би яг үнэндээ аавтайгаа амьдрахыг хүссэн ч ээжигээ өрөвдөж байсан. Аав дүү нараасаа тусдаа өвөө эмээ дээр ээж бит хоёр амьдралаа. Ээж минь 50 амгалан байна гэдэл харин би бол эмээгээ сайдаг байсан. Нэг жил өнгөрлөө. Нэг л өдөр нэг ах манад ирсэн юм. Ээжтэйгээ хамт унтдаг орон дээр минь тэр ах нэмэгдэж хамт унтдаг болсон. Ээжигээ тэрвэрмээр байсан ч тэр ах ээж хоёр завгүй байсан. Ээж минь миний хажууд амсгаадаж аглаад л үнэхээр гуйнгалмаар. Тэгээд ч зогсоогүй тэр ах надад хурж эхэлсэн. Тэр үеийн 7 настай миний биед хурж оролдож эхэлсэн юм. Миний санаж байгаагаар 2-3 удаа гэхдээ яг хүчнтэйгүй. Би ээжтэй хэлж зүрхлээгүй айсан. Ээж минь миний үгэнд итгэхээргүй тэр хахад тийм л их хайртай болчихсон байсан. Төрсөн охинооч таахгүй, өдөр бүр л ээж минь гэртээ байхгүй. Бүр шүнж хаяа ярьдаггүй байлаа. Нэг ясандаа намайг бүрэн хайсан. Би босод хүүхчийг ээжтэйгээ тоглож сургуулаасаа авахулж үзээгүй. Удалгүй тэр ах ээж хоёр салж ээж минь гэртээ тогтов. Тэгээд бид хөдөө нэг аймаг руу нүхээр болсон. 2 дугаар ангидаа 3 сургууль сальчихсан би үсгээч бүрэн мэдэхгүй хүүхдүүдтэй ч дасахгүй хэцүү байлаа. Надад хэн ч хичээлээ хий гэж анхаардаггүй байсан. Ээж минь ажил гэргээд л арай л амьдрал дээшлээд байх шиг. Найзтай ч болоод дасаж эхэлж байтал гинтэл бүх зүйл баг багаар дордоод эхэлсэн. Дахиад л нэг өдөр нэг ах манай гэрт ороод ирсэн. Би үнэхээр гайхсан. Нэг тийм хөдөөний ах, хуучирсан муу мотоциклтай хөгжлийн бэрхшээлтэй шулуухан хэлэхэд дүглийн нэг тийм ах байсан. Бараг 2-7 хоног гэрээр эргэлдэж дахиад л нэг мэдсэн ээж тэр хүн хоёр нэг гэрт амьдрна гэд ээж тэр хүн бид 3 тусдаа гарсан юм. Эндээс л бүх зүйл ихсэн юм да. Тэр хүн миний хойд аа болж ээжээ аашч ууралсан. 3 дугаар ангид ороход би тийм сайн сурдаггүй, ямыг маш удаан ойлгодог хүүхэд болсон. Та бодож уншиж чадахгүй бол сургууль дээр багш маань зодно, чимхэн, алгадна. Арай гэж гэртээ ирээд даалгавраа хийх гэхээр ойлгохгүй байснаас болж ээж намайг зодно. Гарт таарсан бүх зүйлээрээ цэнэглэгч, будаа агшагчны залхуур, мод галын хайж гээл. Харин хойд аа маань зүгээр л үзүүлбэр үзэж байгаа хайтаа хараад л суун. Ингэж явсаар 4 дугаар ангид ордог жил ээж маань жирэмсэн болж миний 2 дахь дүү гидсэндээ боожж байсан юм. Ээж минь намайг зодхоо балаагүй ч арай багсгсан. Харин хойд ав намайг үргэлж гоочилж үгээр идэж ээжэд маань той таятай л хавар өгдөг болсон. Ээж хаяа тэр үгнээс нь болж намайг зодно. Хичээлдээ муу болохоор багш зоддгоороо зодож амьдрал үргэлжилсээр л. Хаяа эцэг ихийн хурал болно. Бусад хүүхдүүдийн ээж аав ирж харин манай гэрээс нэг ч хүн ирдэггүй байлаа. Аавч байхгүй, ээжч байхгүй. Би ангийнхаа хүүхдүүдэд их хатаархдаг байлаа. Дүү минь төрөөд бүгд аз жаргалтай. Ээж минь намайг бүрэн тоохоо байлсан. Тэр гэрт намайг тоох хүн бараг л байхгүй байлаа. Манай гэр бүр хөдөө суманд хойд өвөөгийн хажууд амьдрахаар болсон.
Хөдөөгийн амьдрал хэцүү байсан. Зуны амралт ч болж хөдөөний амьдралд дасах гэж хойд өвөөгийн малыг маллана. Хойнонд тэр өвөөтэй яваад янз бүрийн түүх сонсдог байж үлээ. Тэр өвөө дал гарч яваа нэг нүд нь хараагүй байсан болохоор би замчилж хамт явдаг байлаа. Нутагтаа нилээн яхир ааштай өвгөн гэж хоошлогдсон өвөө надад маш сайн ханддаг, үргэлжил сонин садан түүх ярьж өгч намайг ээжээс ч өмөрж хамгаалдаг байсан. Гэхдээ өвөө нэг л өдөр хэрээс хитэрч миний биед гар хурж эхэлсэн. Сүүлдээ намайг хүчндэж эхэлсэн. Би үргэлж айж тэр өвөөс аль болох зайгаа барьж холдох гэж оролцсон ч ээж минь тоохчгүй, анзаардагчгүй байсан. Тэр байтугай тэр өвөөг нь хонуулчихдаг байсан. Дүү минь төрчихсөн ээж минь намайг анхаарахч сөхөөгүй байсан үед тэр өвөө боломжийг сайн ашигласан. Эцэст нь хичээл орж би амир өвөө буцхуулаад үнэхээр баяртай байлаа. Намайг наах зэгчэнд амьдруулахаар болсон. Тэнд амьдрахдаа аавыгаа хаяа санснаас бусдаар бол дайжгүй байсан. Аавтайгаа хаяа ярина тэгээд уйлна. Хаяа зуны амралтаар аав дээр очдөг байсан. Буцаад ямааргүй л байдаг байлаа. Аавтайгаа хамт амьдардаг, хамт явж байгаа хүүхдүүдийг хараад татаархдаг байлаа. Хаяа хүүхдүүдтэй зодтолдож модалцоход хүүхдүүд аав ээжтэй хэлэндээ гэхдээ би хиндээ хэлэх вүлээ дээ. Хүүхдүүдийн ээж аав намайг загнана. Харин намайг өмөрч хамгаалах хинч миний ард байгаагүй. Нэг л мэдхэд би 6 дугаар ангид орсон. Намайг амьдруулах айл олдоогүй болохоор ээж хойд аав хоёр минь хойд аавын хамаатныг нэгэн жижиг гэр барьж өгөөд намайг ганцаараг минь амьдруулсан. Би харин ч баяртай байсан. Тэнд намайг загнах хинч байхгүй, бас миний сүүдэр бид хоёр л амьдрна. Эхлээд бол сайхан байсан. Гэрт минь цагч байхгүй, надад гар утасч байгаагүй болохоор баг багаар ганцаардаж эхэлсэн. Сургуультай явахдаа нарны тусгалаар баримж авдаг байсан. Хаяа ганцаараа эсвэл талны урд суугаад ярьдаг болсон. Тэр үед миний сэтгэл зүй их гэмтсэн. Түүгээрч барахгүй би өөрийгөө санаатаагаар гэмтээдэг болсон. Хэрв би гэмтвэл ээж намайг тоон. Над дээр ирнэ, намайг гэмтсэнийг хараад намайг асарч миний хажууд байна гэж бодсон. Гэхдээ тэр ирээгүй. Намайг гэмтсэнийг тоогоогүй. Хаяал нэг эрэхтэй хэд хоног идэх мах жоохон гурил орчиход л хэдэн минут болоод яваад өгнө. 4,000 төгрөг үлдээгээд тэр мөнгөөр шүдэн зэлсэн чихэр аваарай гин. Жоохон хүүхдээсэн болохоор зүгээр л амттай авах талаар л бодно. Хэрвээ амттай авчих бол ээж дахиж мөнгө өгөхгүй гэж бодоод дэлгүүрт ороод амттангуудыг харж зогсож байгаад шүдэнд жоохон сахар аваад гарна. Би дүүдээ хатаархдаг байсан. Миний хизээж идэж үзээгүй, хэрэглэж үзээгүй бүх зүйл миний дүүд очдог. Хоолой зангираад л. Ээжийг явахт нь дахиад жоохон хамт байх юмсан гэж бодоод араас нь алга болтол нь харж зогсдог байлаа. 8 дугаар ангид ордог жил миний амьдрал жоохон дэшилж би уцтай болсон. Ганцаард хаач болж бие гэмтэхээ багасгасан. Тэр үед ээж минь надад бараг л хамаагүй болсон байлаа. Хойд аав ээж дүүгээд бүгдээрээ хамаагүй болсон. Би сургуулаач өөрийнхөө хүслээр салсан. Ээж минь оролцоогүй. Миний шилжсэн ч мэдээгүй. Өөрийнхөө хувийн эргийг бариад л шинэ сургуультай орсон. Тэнд би шинэ найзуудтай болсон. Тэд бол миний хамгийн эцсийн удаа итгэсэн найзууд байсан юм. Гэвч удалгүй би тэднийг дээрлэгч нар байсныг нь мэдсэн. Тэр хүүхдүүд нэг сул дараа хүүхдийг дээрлэхэд байхаар нь би өмөрснийхөө төлөө тэдэнд дээрлэхүүлж эхэлсэн. Задуулж өссөн болохоор надад хэцүү байгаагүй. Бүх бие хөвгөрч нүд хавцсан байсан ч би хүнд ч хэлээгүй. Бүгдийг нь төвчээд л гарсан. Тэд ч анх надтай найзлахтаа сайхан ааш гаргаж миний бүх амьдралыг яриулсан болохоор намайг ээж аав минь тоодоггүйг сайн мэднэ. Сайн ч дээрлэгсэн. Нэг жил тэссэний эцэст би хот руу зүгтаасан. Бүгдийг нь хаяад аав дээрээ очиод эгч дүүтэйгээ хамт амьдрахаар шийдсэн. Эгчийнхээ төгссөн сургууль 9-р ангид орж энэ удаа би өөртөө анхаарч өөрчлөгдөхөөр шийдсэн. Илүү эерэг болж өөртөө итгэж үргэлж инээмсэглэж хичээлдээ ч шамдаж өөрийнхөө хэмжээнд хичээсэн. Гэхдээ энэ хүмүүс хангалттай байгаагүй. Эгчийнхээс өдрөөс би гарч чадаагүй. Эгч минь сургуультай нэр хүндтэй төгсөж байсан болохоор багш нар ч надаас илүү их зүйлийг хүссэн. Аавч ялгаагүй. Би эгчийнхээ дүүн болохоос хувилбар нь биш байхад би илүү их хичээх ёстой болж дарамтанд дуртаж эхэлсэн. Аав дээрээ ирснээс хойш илүү их ганцаардлыг мэдэрсэн. Хий зүйл харж, миний бие гэмтээдэг зуршилж сэдэрч хүмүүсийн хажууд ганцаар ярьдаг болоод би арай гэж тэссээр л байлаа. Ээж миний хойноос өдөр шөнөгүй залгаж дарамтлаад л. Түүний ярианаас ээжийг 3 дахь дүү гидсэнд нь бойж байгааг мэдсэн. 9-р анги арай гэж эрүүл ухаантай төгсөв.
Ангиас хонхны баярын мөнгө гэж нэхэж эхлэв. Ээж аав маань мөнгө өгөхгүй нь тодорхой. Өөрөө ажил хийж мөнгөө цуглуулсан юм. Хонхны баяраар ээж хүл хүндэрлээ. Би ээжигээ хараад үнэхээр баярлсан. Харин аав баяраар минь ирээгүй. Дахиад л бусдын эцэг их бүрэн бүтэн миний аав байгаагүй. Хонхны баярч дуусаж би зуны амралтаараа ээж дээрээ буцаж очсон. Миний мэдэрдэг байсан бүх зүйл нэг том өвчин байсан юм билээ. Сэтгэл готрол. Ээж дээрээ очсон ч миний сэтгэл зүйн байдал дээртэйгүй. Харин бие гэмтэйгээ болох гэж хичээсээр л байсан. Миний хоёр гар тэр чигээрээ зүссэн шарах сарв. Тийм болохоор гараа гарсан хувцас өмсөж болдоггүй байсан. Эвгүй хөдөлбөл шарах сарв сэдэрж цус нь гарна. Ээж миний шарахыг хараад яасан талаар асуусан ч би хизээж тэр тухай ярьж байгаагүй. Миний сошиал постууд тэр чигээрээ хэрэг өгөх талаар л байдаг. Хид удаа өөхөх орлого хийсэн минь бүтлгүйцсэн. 10 дугаар ангид орсон дахиад л шин сургууль. Би дахиж хичээхэ байсан. Хичээл дээрээ унтаж тоглосоор л. Найз гих охтууд ирж зовлонгоо тоочж гоншгоно. Надад тэр охтуудын зовлон үнэхээр инээдтэй санагддаг байсан. Найзын дүр хэсгэж явсаар нэг л өдөр тэдний танилцуулж өгсөн залуутай уулзаж үзсэн юм. Тэрнийг анх харахад өрөвдөлтэй нохоо шиг санагдсан. Хармааргүй санагдаж төөрүүлмээр байсан. Гэхдээ би твжиж түүний ярьсан хизээч ойлгогдохооргүй тэнэг өгүүлбэрт хүсээгүй ч гэсэн инээсээр л явсан. 2-3 уулзаад л надад түүнийг ашиглаж болохоор санагдсан. Өөрийнхөө өдийг хүртэл твжиж ирсэн бүх бухимлаа тэрнлүү чиглүүлж баг-багаар түүнийг намайг их сэтгэлийг нь урж эхэлсэн. Эцэст нь тэр явсан. Би буруу зүйл хийснээ ухаарч тэрнээс уучлахыг хүсдэг. Би одоо шинэ хоббитой болсон. Стресстэж бухимдахаараа зураг зурж эхэлсэн. Би ээж гэмтэйхэ болсон. Миний зургууд үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрчихсэн байгаа. Ингэж бичгээд үнэхээр хэцүү байна. Эцэг эхийн хайхрамжгүй гаргасан шийдвэрээс гарсан үр дагавар нь миний амьдралын хамгийн том сорив шарах траума болж үлдсэн юм. Энэ хүртэл уншсан танд баярлалаа гэсэн цаглын нэгийг сонсогч байна хэлгээжээ. За манай сонсогчдод надтай адилхан бодолтой байж магадгүй. Урд нь би өөрийгөө гэмтээдэг гараа дасдаг хүүхдүүдийг ямар амар эмо ингэж боддог байсан. Тэгсэн чинь энэ хүү цагтл дээр гарсанчлан хүүхэд ер нь хайраар дутгаараа одоо хин нэгний анхаарлыг авахын тулд ингэж өөрийгөө гэмтээдэг юм байна л да. Тэгээд нэг төрлийн бас юм сэтгцийн өвчин юм байна. Тэгээд үр хүүхдээ анхаарч хайрлаж байгаарэ манайхан. За цагтаалжсэн сонсогч чангаас чанга тэрвэрий чамдаа хамгийн сайн сайхныг хүсье. Ингээд дараагийн сонсогчоос ирсэн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Би ээж ахыгч тавал амьдардаг байх үед гинтэл нэг хүн гаднаас орж ирээд хамт амьдраад аав минь болж байсныг хальтхан сандаг юм. Тэр хүн цагдаа мэрэгчлээ. Аав минь тун завгүй 24 гараатай үед нь ээж намайг зодох үед аавыгаа эртэл нь уйлаад л байна. Гомдон уйлж аавыгаа ирэхийг хүлээнэ. Аавыгаа ирэнгүүт нь хов хүргэж ээж зодсон гэд дахиад л уйлна. Аав шууд дэлгүүр дагуулж гараад хүссэн бүхнийг минь авч өгч харагдана. Авч өгсөн хамттныг нь аавтайгаа хамт суугаад идэнэ. Идэж байхдаа ээж рүүгээ муухай хараастай. Тийм л ирэх танхи охин байлаа. 16 нас хүрээд аавыгаа төрсөн аав минь биш хой тав гэдгийг мэдсэн. Төрсөн аав минь уйаагүй аригчин. Уух таландаа ээжиг минь заддаг байсан гэсэн. Би ихэр маань эрэхтэй. Хойд аав минь ээжтэй муудаад салах дээрээ тулах үедээ 4 хүүхдээ хувааж авна гэд миний нэг гарнаас тазаар байгаад мөрийг минь мултлахаа шахсан. Тийм л бидэнд төрсөн ааваас минь илүү уян зөөлөн ухаалаг бид нарыг хайраар өсгсөн. Нэг ч удаа гар хөрш агсамсогдуу тавьж байгаагүй. Ууж орж ирсэн ч тор дүрийн юм байраад энийгээд л ороод ирдэг. Одоо бид бүгд тус тусын амьдралтай сайхан л амьдарч байна. Ихэвчлэн хар бараан түүхэд уншигддаг болохоор энэ дэлхийд миний аав шиг сайн хүмүүс бас байдаг юм шүү гэж мэдрүүлэх гэсэн юм. Хамгийн их хайрладаг, хамгийн их бахархдаг, хамгийн их догтлдог хайр тавхаа талаар бичмээр санагдлаа. Уншиж өгсөнд баярлалаа. Дэмждэг шүү, амжилт хүсье гэд нэгэн сонсогч маань илгээжээ. За мэдээж тэгэлгүй ах уу. Муугасаа илүү сайн noloн байгаа. За цагтэлжсэн сонсогчдоо үнэхээр их баярлалаа. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Би айлын дунд охин, дээрээ нэг ах, доороо нэг дүүтэй.
Дөнгөж 16 нас хүрээд хөх минь уургаж, бие минь өөрчлөгдөөд, найз охидтойгоо гадуур гарч өөрийгөө хүнтэй унтаж үзээгүйгээрээ бахархдаг байлаа. Тэр үед найзууд маань ихэнх нь унтаад үзчихсэн байсан. Ах маань надаас нэлээд ах 8 насны зөрүүтэй. Ахтай найз гэх нэг ах манад байнга орж гардаг болчихсон байсан. Бид нар ч нэг тоодоггүй. Тэр хоёр хүүхэд байх үеэс л найзлсан болохоор бас нэг ах шиг л сандаг байсан. Ээж аав хоёр маань нэлээд олон хоногор хөдөө явхуулаад намайг хахад захаад үлдээчихсэн байсан юм. Аага тэр өдөр ажлаасаа оройтч тарна гэд найздаа дүү гэрт байгаа төрүүлээд очиж бай гэсэн юм байлээ. Тэр ах орж ирээд намайг нойлд оруулаад хүчинтсэн. Би өвгөн тэр үед их иршүүд хэр хүн над руу дайруул ганц цохоод л унгаачихна гэж ярьдаг охин байсан. Даанч тэр үед яаж ч шатаагүй. Зөндөө гуйж, зөндөө уйлсан. 25 настай эрэгтэй хүнийг үнэхээр дийлээгүй. Тэр ах уг нь над шиг эмэгтэй дүүтэй. Яаж надад тэгж хандж чаддаг байна? Үнэхээр гомдоод уйлаад л байсан. Тэгээд тэр ах намайг сүрдүүлж эхэлсэн. Хүчөндөж байхдаа бичлэг хийсэн, зураг авсан. Гэрт ирэхгүй бол бичлэгийг чинь сошиалд тавина гэж сүрдүүлэх болсон. Аргагүй ирэхэнд очдог байсан. Хүчөндүүлж дуусаад уйлж байгаад л гараад явдаг байлаа. Хид удаа ийм зүйл болсон. Сүүлдээ бүр ойр орхон айлгаад дуудаад байхаар нь аргагүй ирэхэнд ээжтэй хэлсэн. Тэгээд цагдаа дээр очиод аавынхаа хажууд болсон бүхнээ яриад суух ямар хэцүү байсан гэж. Аав минь нас гартлаа байсан. Тэрнээс хойш намайг алхамж өөрөөсөө холдуулахаа байлсан. Цаг хугацаа өнгөрч би эрэгтэй хүмүүсийг үзий яддаг болж аав минь хүртэл хажууд суухад эвгүүцээд айдаг болчихсон. Тэрнээс хойш 5 жил өнгөрчээ. Саяхнаас үеийн залуу миний араас гөх болов. Миний айдас дотроос минь идэж би түүнд огтхон ч нүр өгөөгүй. Баг багаар дотносож дасаж эхэлсэн. Жоохон байхасаа аавтайгаа Монгол бүх үздэг байсан болохоор том болоод бүх залуугийн гэргээ болно гэж би түүхэн мөрөөддөг байлаа. Гэтэл манай залуу сумынхаа надмаар тав давж байсан бүх залуу байж таарлаа. Цаанаасаа л нэг түшигтэй хамт байхдаа аавын нүмер нүлгийг надад мэдрүүлдэг тийм л уул шиг залуу. Баг багаар намайг эдгэж байсан ч түүнийг надад хүрэх, үнсэх тэрх үед би шуудхан түлхээд хайчихдаг байлаа. Нөгөө асуудлаас болоод биетэй хүрэхээс халшраад байсан юм. Сүүлдээ тэр минь гайхаад асууж эхэлсэн. Би түүнд бүх үннээ хэлсэн. Тэр минь сонсоод сууж байснаа шууд болчихсон. Бүр ихэр татаад байсан. Би яаж аргатгаа мэдэхгүй хурч чадахгүй хажууд нь суугаад л байсан. Би бүгдийг ойлголоо. Чамайг бүхнээ мартаад өөрөө намайг тэрх хүртэл чинь би хүлээнэ гэсэн. Тэр үед би үнэхээр энэ хүмүүс юм байна гэж ойлгоод шууд л тэрвэрэд авсан. Тэр хүн намайг бүрэн эдгээсэн. Кино үзээд л шууд уулздаг дэндүү зөөлөн сэтгэлтэй ханагар сайхан залууга би ээж авдаа танилцуулсан. Ээж минь хараад нүдэнд дулаахан хөөрхөн хүү байна гэсэн. Аав минь намайг их харамлдагч. Барилддаг гэсэнтэй ашгүй ингэж нэг бүх хүргэнтэй боллоо гэд хулхин нам буусан да. Эцэст нь охтууд минь над шиг юм байдал битгий ороорой. Хэн нэгэн чиний бит халтаж чамайг дарамжуулбал шууд л ээж авдаа хэлээрэй. Би азар сайн хүнтэй учирч идгэрсэн ч насан туршдаа шарахтай амьдарч эр хүнийг үзий ядаж сайн хүнтэй учрахгүй явах нь хичнээн билээ дээ гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань хэлгээжээ. За тэгээд цагтал бичсэн сонсогч чангаас чанга тэрий манай суугийг маш олон жаахан октод сонсдгоо. Тэгээд мэдээж сурамжтай цагтал байсан байх гэж найдаж гин. Өчигдөрхөн над руу инстаграмаар нэг жаахан охин урмын үгс явуулаад ахаар нь би миний дүү хэдэн настай вэ гэж асуусан чинь 11-тэй гэжсэн. Тэгээд манай хүүтэй ч 100 байлээ. За тэгээд манай сувгт бол насны хязгаар ерөөсөө байдгүй. Хинч сонсоод ухаарал сургамж авч болтой нэг юм подкаст байгаа шүү. За ингээд дараагийн нэгэн сонсогчоос ирсэн цагтлыг эхлүүлцгээе. Хүүмэн одоо 7 настай. Эхнэр минь жилийн өмнө хөөхний хорт авдраас болж өөд болсон юм. Өнөөдөр эхнэрээ минь төрсөн өдөр юм л та. Ахын сүүлчийн төрсөн өдрөөр нь эмнэлэгт цэцэг бариад очиход эхнэр минь эмнэлгийн орон дээр сүүлчийн хүчээ шавхаад инээмсэглэж байсан юм. Би чи эхнэрээ баярлуулахаасаа гомдоох нь их байж дээ гэж одоо боддог. Хоёр талаасаа хувцас сунараа аваад л түрээсээ байрнаас амьдралаа эхлүүлж байлаа. Эхнэр минь бүхий л үед дэмжиж намайг ойлгож хайрладаг байсан. Хүн чинь сайн хүнийг их гомдоож давардаг юм билээ. Анх хүсч байж гуйж авч суусан байтал олигтой баярлуулж байснаа жахан санахгүй байна.
Имлэг твтэж байхад нь л цаг зав гаргасан да. Эхнэр маань хамт ажилладаг байж байгаад хүүхдэд төрүүлснээс хойш сургууль ортол нь өөрөө харж өсгсөн. Гэртээ сууж байх үед найз нөхдөнд ч зөөрч намайг л харуулдаг ажилтай болсон байсан. Тэр нь бол тухайн үед надад бол сайхан л байлаа. Ажлаа хийж мөнгө олж нэг л том баатар шиг пэдгэр байсан даах нь маш их харамсдаг. Аяг халуун цай хийгээд өгөх хүнгүй болохоор хүн гэдэг чинь хинч биш болдог юм байна. Цаг хугацааг хурааж болдог бол дуудлага бүрийг нь алдалгүй авч хүлээсэн өдөр бүрт нь яаран түүн рүүгээ яаран очихсон. Анх эхнэр минь намайг нэг их тоодоггүй, гэхдээ бас тийм ч муухай харцдаггүй, ингээл найз нөхдөний харилцаатай байсан юм. Би чинь тоохгүй байх тусам нь араас нь гүйж, утсыг нь улаас залгаж, гэрийнх нь гадаа хүлээж суудаг байсан. Харин намайг гэдэг болж хүүхдэд төрүүлж гэрт сууснаас нь хойш анхных шигээ хандаагүй. Үргэлж завгүй ажилтаа гэдгээр шалтгаглаж түүнийгээ их гомдосон доо. Би эхнэрээ хуурч хэрээс гэтэрч байгаагүй. Түүндээ одоо ч гэсэн маш их хайртай. Өөр хинч түүний минь хайр халамжийг надад мөрүүлж чадахгүй гэж боддог. Гэхдээ амьд зэрүүн дэргэд байхад нь дэндүү гомдосноос үл дайлгсан. Ажил ихтэй оройтох үе их. Найз нөхдийн төрсөн өдөр баяр цэнгээгээд л шүн халамцуу хаалгаа татаад орох үе өчнөө байсан. Тэр болгонд эхнэр араас хардаж залгадаг байсан. Өөрт нь ч гаргадаггүй цаг заваа өөр бусад зүйлд зориулахад гомдох нь аргагүй үстэй. Анх дурлаж байсан хөөрхөн гялсан нүднийхэн цогийг их л унтрааж уйлуулсан даах нь. Үүндээ маш их харамсдаг. Эмэгтэй хүн чинь их зүүн завинтай гэж үнэн шүү. Үнэхээр ажилдаа оройтох үед инээгээд угтдаг мөртлөө жаахан худлаа ярьж 100 цэнгэлхөөх үед залгаад л байдаг. Яг хаа нэгтээс хараад байгаа юм шиг. Тийм л их мэдэрч хайрладаг байсан байх гэж ах нь одоо боддог юм. Өөрийнхөө буруу хүлээхгүй их нартай уурлах үеч байдаг байсан. Маш их харамсдаг. Одоо бодоход утсан дээрээ Facebook дээрээ цуглуулсан авахыг хүссэн зүйлсээс нь нэгийг нь ч болов авч өгч чадаагүй юм блэ. Ажлаа тараад ирэх болгонд хүүхдэд ярьж бас хаяа нэг Facebook-ийн дээрээс харсан бодог шун хувцас хунраа харуулна. Тэр болгоныг нь хараад чим нугасаа хөрх юм чи энэгээр яадгийн бэ гэдэг байсан ч яг үнэндээ надад зүгээр л авч өгөх сэтгэл дутсан байсан биз. Хаяа цалин буухад хүүхдээ авсан ундаа чихэр хувцас зэргийг хараад л өөртөө авсан юм шиг баярлана. Имлэг твтгээд ийм тариа гэд их л юм авахд үнэтэй байсан уу гэд надад санаа зовсон айтаа асуудаг байсан. Эрхэмсэг бардам явсан эмэгтэйг өөртөө юу ч зориулах бодлого болтол нь би зовоос юм шиг санагдаж өөрийгөө дэмэл зүгтгдээ. Цэцэглэж явахт нь эхнэрээ болгочхоод гэртээ орохоос өөрийг би хээгүүтэй гэмшдэг. Ирчүүдтэй захиж хэлэхэд эмэгтэй хүн чинь агуу их хайрладаг. Чамаа гэсэн эмэгтэй хайр маш агуу байдаг. Бүсгүйгээ өвтгөж зовоож нүднийхэн цогийг унтрааж биш улам хайрлаж асааж хамтдаа цагийг өнгөрүүлдэг байгаарай. Би ажилтай хүн, би найз нөхдөд хүн гэж эхнэрлүүгээ уурлахын оронд би эхнэртэй хүн шүү гэд гэрлүүгээ яардаг байгаарай. Эхнэрээ алдсан хойноо ах шигээ харамсаж битгий суугаарай. Үүнийг уншиж байвал анх гуйж авч гэргийгээ болгосон түүндээ сайхан үг хэлж баярлуулаарай. Өдөр бүрийг эхнэрийнхээ төлөө өнгөрүүлээрэй. Өөрийн бүсгүйхээ харцаар өөрийгөө хэр эр хүн бэ гэдгийг хэмжиж байгаарай. Олсон мөнгө цугласан найз нөхөд эхнэрийг чинь хизээч гүйцэдэггүй юм шүү. Эхнэрээ алдсан ахын цахаас гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн минь цагтлавч явуулаарай. Доор комент хэсэгт байгаа линкэн дээр дараад л бичигд болно. Ингээд дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Бай.